Тэнтэй хамтгаа эрхэм үндэс сонсогч та бүхэндээ баярлалаа. Дугаарыг дуулган Спутник Монгол радио 92.5 өдрийн шууд нэвтрүүлэг та бүхэндээ хүрж байна. За сая бүтэн цагийн турш илэгтэй холбоотой асуудлаар та бүхэнтэй бол ярьцлага хүргэлээ. За одоо дараагийн сэдвүүрийг орцгоё. За хууль зүйн дотоод хэргийн яамнаас хүүхдийн туслангуудад гэмт хэрэг, үе тэнгийн дээрлэхэлт, захин гэмт хэрэг, за хорт зуршлаас урьдчилан сэргийлэх сургалт нөлөөллийн нэгдсэн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ гэсэн нэг юм мэдээ байгаа. За үүнтэй холбоотойгоор цагдаагийн ерхий газрын хүүхдийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга дэд хурандаа будцаан хүрэлцэн ирсэн байна. Танд энэ өдрийн мэндийг хүргье. Өдрийн мэнд хүргье. За одоо ерөөхдөө ингээд энэ жилийн өвөл байна уу? Энэ жилийн эхэнд байсан санагдчихэв. Захим орчинд нөө бие нэгээ дээрлэж байгаа, зодж байгаа, нүдж байгаа. Тэгээд бас нөгөө янз бүрийн л ингээд асуудлууд ингээд сошиал платформ дээр ингээд гараад эхэлсэн л дээ. Тэгэхээр энэ тал дээр яг тухайн үед бол нийгэм цочирдсон уу гэж цоцордсон. Яг үе тэнгийн дээрлэхэлд өмнө нь байгаагүй зүйл бас биш. Тодорхой хэмжээнд байсан. Би ч өөр 10 жилийн хүүхдээсэн болохоор тэр зүйлүүдийг гэтээ нэг юм одоо юу гэдэг олноороо нийж нэгийг дээрлэх ч юм уу эсвэл тэрийг ингэж нөгөө бичлэг хийж олон нийтэд сүлжээ цацрах хэмжээнд бас байгаагүй. Тэгэхээр энэ зүйл дээр бас урьдчилан сэргийлэх зүйл ямар шууд төвшөнд яаж явж гин. За тэгээд бас нөгөө хүүхдийн туслангуудад одоо энэ нөгөө сургалт яваад байна гэж штэ. Тэгэхээр энэ талаар ерөөхдөө ярилцлага эхлэе гэж бодож байна. За та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Монгол улсын их хурлаас 2017 онд одоо хүүхдийн эрх хамгааллын хуулийг хүүхдийн эрхийн хувьд хамгааллын хууль гэж одоо хуульчж өгсөн. За тэгээд хүүхд хамгааллын хууль нь Монгол улс бол 8 төрөлд хүүхдээ ингээ хамгаалнаа гэж хуульчж өгсөн. Би нэг ойлгомжтой байдаг товчхон мэдээд. За гэр бүлийн орчинд хүүхдийг хамгаална. Энэ бол эцэг ихтэй асран хамгаалагч те. Босролын орчинд хамгаалах хэрэгтэй. Босролын орчинд хүүхдийн сурах эрхийг нь хангахын цугаар одоо хүүхдэд одоо соёнгийн хэрүүл эрх зүйн мэдлэг олгох, хүүхдийг дээрлэх урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулж байгаа. За олон нийтийн арга хэмжээ, цахим орчин, хэвлэл мэдээлэл гамшиг хэрэг хинэн шийдвэрлэх ажиллагааны үед хүүхдийн эрхийг хамгаалнаа гэж хуульчаад өгч байна. Тэгэхээр одоо энэ нэг дээрлэхэлтийн асуудал яг энэ өсвөр насны хүүхдүүдийн дунд ингээд үүлдэгдэж байгаа энэ зүйл. За ихтэй нэг 90 бие бинийгээ дээрлэхэд үг хэлээр доромжлоод за нэг жижигхэн одоо нэг хэлбэрийн төдийтэй төрслийн бүрэлдэхүүнгүй гэмтрийн шинжгүй те ийм асуудал болоод энэ хүүхд хоорондоо ингээд эвзүүг болоод явдаг байлаа л. За сая өмнө гарсан хэрэгүүдээр ингээд хатуу шилжлэхэд үзэж байхад ерөөхдөө зохион байгуулалтанд ороод за хүүхдийг удаан хугацаагаар за эзүүл одоо мөнгө төгрөг нэгтэг дарамталдаг, дарамтандаа байлгадаг, өөрийн хүссэн зүйлээ хийлгдэг. За бол улмаар одоо нэр хүнд, алдар нэр хүндэд нь халддаг ийм асуудлууд ингээд шалгалтын явсан ингээд илрээд шалгаж байгаа юм л да. Тэгэхээр нөгөө нэг хүүхэд одоо яг энэ зүйлийг өөрөө ингээд тархиндаа бодож сэтгээд үнийгээ одоо гэмт үйлдэл болгоод ингээд гаргаж байгаа нь маш харамсалтай юм тохиолдол. Тэгэхээр бид яг одоо энэ хүүхдийн гэмтрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагад хүүхийн бүхий л үйл явцад ингээд урьдчилан сэргийлэх ажлуудыг хийж байсан. За тухайлбал нөгөө хаяг тогтоох төвгээл одоо 90-д онд одоо байж л шүү дээ. Гэрээсээ дайдсан, удаасан, хүчрхийлдүрдсэн энэ хүүхдүүдийг одоо тодорхой хугацаанд байлгаж байгаад аргаарт нь хүлээлгэн өгч юм уу эсвэл асрамжийн байгуул руу хуулийн дагуу шийдвэрлээд ингэж явуулдаг юм зүйл байсан. Одоо энэ бүтэц тогтолцоо гэмт хэрэгт одоо холбогдсон хүүхдийн асуудлуудыг хамгаалах байранд ингээд тусгаарлана гэд байлгаж агаад шийдвэрлэдэг болсон. Тэгэхээр ингээд нэг энэ гэмт хэргийн ингээд нөхцөл байдал ингээд аваад үзэхээр яг хүүхэд хогорсон гэмт хэргийн 87.88 орчим хувийг нас биед хүрсэн хүн хүүхдийн эсрэг үлдэж байгаа. Зам тээвэр хосолт өртүүлж байна. За одоо энэ хажууд одоо нэг их тээврийн өргөн чөлөөний гудамж байж энэ 5 шараас офицер хүртэл те. Энд одоо ингээд хүүхэд ингээл гар утсаа ингээл нэг тал нь халаасанд нь тал нь ил явж байгаа шүү дээ. Хүүхдийн халаас жижиг те. Тэгэхээр нэг халаасны улгаас ингээд хүүхдийн эд зүйлийн жилд 4-500 гаруй хүүхдийн эд зүйлийн хулгай хийгээл ингээл явж идэг. За нөгөө тал нь яг ахын хүрээнд одоо нөгөө цооштой хаалганы цаана эцэг их асран хамгаалах хэрэгтэй хүмүүс маань хүүхдийн эсрэг гэмтрэг үлдэж байгаа. Өөрсдөө эцэг их нь за даалгавраа хийхгүй байх зодддаг. Оройтж ирлээ зодддаг. Хүүхдтэй маргаллаа зодддаг. Дүүтэйгээ дүүгээ харахгүй байх гэрээ ажиллана. Тэгэхээр
Энэ асуудлуудыг зүгээр л ив зүгээр хүүхд хүмүүжлийн эрг аргаар л ингээд шийдвэрлэх ийм шаардлагатай байгаа юм. За энэ одоо хүчирхийл дунд ингээд өссөн хүүхд маань эргээд нөгөө үтингийн дээрлэхэл захим гэмтэрэг бусдыг одоо дээрлэх, дарамтлах, заллим мэрлэх, бусдын зүйл хулгайлах, гэмт хэрэгт холбогдох нь их болж байгаа юм тий. Холбогдох ийм зүйл байна. Нөгөө талдаа энд ганцхан зүйл байна. Хэрв та эцэг ихтэй бага наснд ингээ хүүхдээ одоо анхаарч хайрлахгүй юм бол бага наснда одоо хүүхдээ ярилцахгүй бол өсвөр наснда тоохоо болчихдог. Амьдралын чухал үнэт одоо чухал асуудлуудыг шийдвэрлэх тэр шийдвэрүүдийг тантай зөвлөхгүй нүц авчихгүй гаргаж эхэлнэ. Тэгээд өсвөр насны хүүхэд эцэг хоёрын хооронд зөрчилдөөн үүсэж эхэлж байгаа. Ингээд одоо гэрээсээ явах нөгөө өөрийн мэдэхгүй байгаа тэр зүйлээ хэн нэгнээс асуудаг, тэр нь буруу зөрүү зөвлөгөө өгдөг, заавруу татдаг ийм асуудлууд. Сая бол яг айгүй гоё санаа өглөө шүү дээ. Нөх хүчирхийллээс хүчирхийлэгч төрдөг гэдэг зүйл дээр бол ялчгүй тиймэрхүү юм ажиглахдахын үед бол ажиглагдчих. Хин ч нөгөө нэг юм дутуугийн комплекстэй бас нэг жоохон холбогдоод орж ирдэг л байх л та. Юу гэхээр ингэж болдсон юм чин гэдэг нэг юм example буюу одоо примерийг өөртөө авчаад тэгээд тэрийг ингээд бас нэг өөрийнхөө нэг юм санал бодлоор одоо юу гэдэг өөр зүйл дээр туршиж байгаа л нэг юм туршилтын жишээлбэл юм болоод орж байгаа юм байна. Тэгж хүчирхийлжсэн хүүхэд өөрөө тийм зовлон үдсэн мөртлөө тийм одоо юу гарахгүй бай гэж бодохгүй тиймийг үдсэн бол хүчирхийлэгч бол хүчирхүүлэлжсэн хүүхэд бол хүчирхийлэгч болдог. Тийм л ингээ удамшдагч гэдэг юм уу тий хараад үдсэн болохоор тэрийг ингээд хэрэгжүүлдэг болчт юм байна тий. За ихтэй нэг хүүхэд хүмүүжүүлэгч одоо нэг 0-аас 18 нас хүртэл нэг 6000 гаруй хоног байна л да. Хуулиар энэ хугацаанд л эцэг асран хамгаалах ёстой хүмүүс л хамгаалах шаардлагатай энэ зүйлүүд байж байгаа. За энэ бол яг нөгөө гэр бүлийн боловсролын л асуудлуудыг ярьж байгаа. За үүнээс гадна сургуулийн өмнөх боловсрол цэцэрлэг олон мянган ач уянтай багш нар байж байгаа. Тэр хүүхдүүдийг шин тоглоомаад байгаа сургуулийн модулаар тийм сайн сайхан хүмүүжүүлж байгаа энэ зүйл байна. За дараа нь одоо энэ ерөнхий боловсрал одоо цэцэрлэгийн насны 4 жил болоод 2 настай ороод 6 настай ерөнхий боловсролын 1-р орж ин шүү дээ. За ингээд 12 жилийн хугацаанд мянган одоо багш нар, ангийн найзууд хамт олон нийгмийн одоо хэрэгцээ, хандлага, нийгмийн харилцаагаар хүүхдүүдийг хүмүүжүүлж эхэлдэг. Тэгэхээр энэ зүйлүүдийг одоо зөвхөн хүүхдийг хүмүүжүүлэхэд нөгөө нийгмийн орчин баг сургууль хүмүүжүүлэгч эцэг их гээд хаанаасаа ингээд зүв бэжэж зөв ус суурьтай хүнийг л хүмүүжүүлэх боломжтой гэж байна. За ингээд нөгөө нэг хүчирхийлгээл бид нэр айгүй удаан ярьж байна л да. За мэдээж хүчирхийлэл байсан дандаа ингээд урам зориг өгдөггүй дээрлэгдэг асуудалтай байгаа гэвэл мэдээж тэр хүүхдийн ингээд удаан ингээд цаг хугацааны явцад тэр хэв маягийн сууж эхэлнэ. Өөрийгөө хамгаалах бурууч вэ зөвч вэ ямар нэгэн байдлаар л одоо юмнаас хуурай гаргах асуудаас болтох асуудалтайгаа нүүр тулж чадахгүй одоо ийм одоо тараамаа асуудлууд ингэ үүсч эхэлж байгаа юм л да. Тэгэхээр энэ хүүхдийг хүн болохын тулд хаанаасаа зүв байх одоо юм зүйл. Одоо сүүлийн үед манай дээр эмээ өвнөр маш их шалгадж эхэллээ л да. За ингээд нэг дээрлэлтийн хэрэг ингээд гардаг юм байна. За ингээд сургууль дээр гарлаа. За тэнгуут нэг эцэгчүүд ийм групп үүсгэсэн. Нэгin байнгын эцэгчүүдийн групп. 3 бэгийн тэр нэгч. За ингээд тэнгуут за манай ангийн бат одоо ингээд ангийн манай өмнө үснээс суулгадаг гинэ. За ингээд энэ ингээд чат ингээд ээж нь уншаа тэр юу чатан дээр бичээд за энэ зүйл гэрт ингээд өрнжөө шүү дээ. За тэнгуут эмээ нь л одоо ингээд тэрийг ингээд хараа сонсоол яваад. За нэг өдөр ингээд нэг хүүхдээ авах гээд ачаагаа авах гээд очлоо шүү дээ. Нөгөө бат элеминий хүү гээл тэр гээд батыг алгадчих яваад гэж. За батыг ч юм уу дондг ч юм уу тийм өвөн ч юм эмээ ч юм. За тэнгуүч нөгөө асуудал эцэг их нь за цагдаагийн байгууллага хандаад ингээд шалгаж байгаа. Тэгэхээр тэндээс юу яаж бол буруу мэдээлэл аваад ингээд л гэж. За ер нь бол ингээд нэг хүүхдүүд нэг энгийнээр цагаахнаар бие биенээдээ одоо өрхөж нөхлөж байхдаа биенээс юм гуйдаг, тусламж гуйдаг. Хүүхэд хоорондоо л гарсан асуудал тийм. Үүнд ингээд хүлээцтэй хандахын оронд асуудал руу ээж аав эцэг их эмээнэр давхиж ордог. Тэгэхээр энэ асуудал ингээд ангийн асуудал, сургуулийн асуудал ингээд айгүй тийм юутай.
Тэгэхээр нэг энэ зүйлүүдийг найзтайгаа хүндэтгэлтэй хандах хэрэгтэй шүү. Болдог бол туслаарай. Хүлээцтэй байгаарай миний хүү. Багш чинь чамд энэ эрдэм ном өсвөчхийг зааж байгаа шүү. Чи багшийнхаа өгсөн даалгаврыг хийх хэрэгтэй шүү. Хариуцлага гэдэг зүйлийг эндээс эхэлдэг шүү. Хүн чанар нэмжил эндээс эхэлдэг шүү гэдэг. Зүйлийг л тэр одоо яг өсөж дэлгэрч явж байгаа яг хүмүүжил бие дааж хүн болж байгаа хүнд л энэ ээж аауд үнд хилж өгөх шаардлагатай байгаа. За хөдөө аймагуд дээр очиод үзлээ. Нэг 10 жилийн багш нэг хүүхдэд 3 тавьсан байна. За ээж нь очингуудаа ойн манай сумын тэр одоо миний хүүхдэд 3 тавьдаг юм бэ гэж очиод. Бүр ингээд хувийн асуудал руу. За ингээд тэр одоо багада тийм байсан, манай ангийн тийм байсан. Тэр юм. Ингээд энэ ингээд нэг сая 300 мянган хүүхэд байхгүй. Сая 300 мянган жижигхэн монголчууд үү. Энэ хүмүүсүүдийг хүн болгохын тулд эцгийн дээр багшийг хүндэтгэхээс эхлэе. Ингээд энэ айгүй олон тийм нюанстай асуудлууд бий болж байгаа. Тэгэд өнөөдөр ингээд багшийг нь гоочлоод ч юм уу энгийн юм яриа ярихад тэр хүүхэд багш бол ингэж алах юм байна гэдэг тийм зүйлүүдийг. Тэр энэ зүйлүүдээр залуу ээж аауд минь настан буурлууд эмээ өвгөнүүд нь хаанаас аюулсан бодооч л гэж хүсэж байна. За сүүлийн 5 жилийн хугацаанд хүүхэд тохирсон 10,995 гэмт хэрэг бүртгэгдсэн юм байна. За энэ бол жил дунджаар 2200 хүүхэд ингээд гэмт хэргийн улмаас хохирч байгаа юм тоо баримт байна л да. Энэ тоо ер нь өндөр хിവэрэ байгаа гол шалтгааныг та юу гэж харж байна? За хүүхэд хохирч байгаа нэг 12 төрлийн гэмт хэрэг байгаа. За хүүхдийг санаатаа алах, зам тээврийн ослын гэмт хэрэг, энэ гэрүүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, хүүхдийг заллин эхлэх, хүүхдийн эзүүлийг хулгайлах. За бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг, цахим гэмт хэрэг гэдэг. Энэ одоо ингээд нас бид хүрсэн хүмүүс ямар нэгэн байдлаар нийгмээр сүрэг харьцаанд ороод ингээд нэг гэмтрийг өгч болдог шүү дээ, тий. Тэг яг хүүхдээр яг авь адилхан байж байгаа. За тэгэхээр энэ одоо зүйл нь бид ингээд нэг хүн болгоны Монгол Улсын хүүхд хамгааллын хуулиар хүн болгоно хүүхдийг хамгаалах үүрэгтэй. Миний хүүхэд болж байвал бусдад яах вэ гэдэг. Үгүй л дээ. Таны хүүхэд чинь тэр хүүхдтэй нэг нийгэмд өс төрнөж, нэг нийгэмд ажиллаж амьдарч, нэг агаараар амьсгалж, нэг гудамжаар алхаж те ингэж явах юм. Тэгэхээр өөрийн хүүхдтэй сайн сайхныг хүсдэг шигэ бусдын хүүхдэд бас сайн сайхныг хүсээч. Тусламж ирсэн хүүхдэд туслаач. Энэ зүйлүүд. Одоо жишээ нь миний дээр үе шалгаж исэн хэрэг дээр л ингэжсэн. Тэр хүн бүр хэлэхгүй болоод ингэ ирж байсан л. Хажуу нэг эмэгтэй ингээд хүүхдтэй амьдардаг байсан. Охинтойгоо. Охинтойгоо амьдардаг. Хажуу айлд нь ингээд нэг хүчрхийл болоод архитаар суулаад ингээд юм аргаан өсдөг байсан. Тэгээд за одоо ингээд төршийн асуудал хоорондоо уцраа болох байлгүй ингээд хайчдаг байсан. За тэгээд нас бид хүрсэн чинь тэдний банд нь өөрөх нь охинтой гэрэлтсэн. Тэгээ 3 хүүхэдтэй болоод ингээд яасан дараагаар хэсэг хугацааны дараагаар нөгөө хүчрхийллийн асуудлууд ингээд үүсэж эхэлсэн. Яалч явахгүй гарцгүй юм зүйл. Тэгээ тэр үед би ингээд энэ асуудлуудыг хэлж байсан бол ингэж байсан бол ингээл харамсал ингээд төрж байгаа юм л да. Тэгэхээр ингээд нэг хүүхдийг хамгаалахын тулд Монгол Улсын хүүхд хамгааллын хуулиар байгууллага аж ахуй нэгж албан тушаалт нь хүн бүр үр хүлээсэн. Энэ утсыг ажилуулдаг одоо өргөн телефоныхын хүртэл одоо үр хүлээсэн байдаг. Иргэн сурвалжлах ажиллагаа явууллаа гэдэг чинь хүүхдийн гар утасны байршуулаар одоо хаягийн тогтоож өгдөг, дэмжлэг үзүүлдэг технологийн дэмжлэг үзүүлдэг энэ зүйлүүд. За тэгээд багш сургамжуулагч хүүхдийн эрх аюулгүй байдлыг хангах, хүүхд хамгааллын багийг ажилуулах гэдэг энэ олон зүйлүүд хуулиар байж байгаа. Тэгэхээр зүгээр харамсалтай зүйлэлдээ зүгээр хэлбэрийн төдий ханддаг. Хүүхдийн эрх гэдэг 10 сард 11 сар хүүтэн байж хахад дараах ирэхэд нэмгэн нойтоо уцтаа гаргаад чагсаалдаг алга ташуулах байдаг. Хүүхдийн оролцоо гэдэг зүйлийг чагсаа зогсоогоод нэг шаартаа ингээл нэг хай гэдэг. За 6 сарын 1 болгонгод хүүхдэд бэлэг өгнө гэж ойлгодог. Уул нь эрхийг хамгаалах өдөр гэдэг. Эрхийг ингээд хамгаалаад хүн болгон яг өөртөө үнэж ханддаг шигэ хүүхдийн эрх аюулгүй байдлыг хангах чиглэлээр л хүн болгон тийм анхааралтай сонор сэрэмжтэй ийм байгаа ч. За нөгөө талдаа нэг ээж аауд нь хөгжүүлэх гэж бүх талаар үздэг. Тий. За маш ачаалал өгдөг тий. Яг үнэсээ явуулчих, ингэчээ тэгчээ.
ачаал. Гэхдээ тэр хүүхдэд нэг тоглох цагийг гаргаж өгөх. Хүүхдэрээ байх. Хүүхдэрээ байх. Тэгэл ингээл бид ингээл хичээлээ тарж яалан за нэг цаг ч юм уу боломж олцоогоор хичээлээ хийчихэд тэгээ үлдсэн цагтаа тоглодог байлаа шүү дээ. Тэр яг хүүхдээ өөрийнхөө нөгөө шийдвэр гаргах. Өнөөдөр ингээд амьдрал чинь төвчгтэй шийдвэр үстэй. Би өглөө 8 цагт ажилдаа явах юм уу? 7 цагт явах юм уу? Алхаад явах юм уу? Машинтаа явах юм уу? Би эхлээд дарахтаа мэдлэх юм уу? Ажилтнтайгаа үүрэг чиглэлөө өгөх юм уу гэх бүх шийдвэр те. Тэгэхээр нөгөө хүүхдийн хүмүүжлийн нэг хэлбэрийн нэг хэсэг бол шийдэл. Тэгэхээр өмнөр нь ороо шийдвэр гаргаад. Тэгээд ингээд нөгөө өөрөө шийдвэр гаргаж чадахгүй байгаа хүүхд чинь бусдыг даган дуурах байдлаар гэмтрэг уруу татдаг. Одоо үлдгэж байгаа гэмтрэг бол хүүхдийн гэмтрэг бол голдуу бүлэг үлд. 1 2 3 4 одоо ингээд бүлгэрээ. Тэгэхээр эхлээд нэг хүүхд гэмтрэг үлдээд ингээд яасан бол найзуудаа одоо оролцуулалт татдаг. Ингэж хулгай хийдэг юм аа. Ингэж заллий хийдэг юм аа. Ингээд тэгэхээр баригдахгүй л асуудал. Үгүй шүү дээ. Гэмтрэг илэрх асуудал зүгээр цаг хугацааны л асуудал. Мөрдөн шалгах ажиллагаа явуулаад гэмтрийн сэжиг таавар энэ гар утсыг хулгай хийлээ гэдэг нь ингээд идээд ингээд алгуулчихгүй шүү дээ. Өөр нэг хүн зардаг ч юм уу. Хин нэг бэлддэг ч юм уу. Ингээд энэ дээр байгаа домен хаяг энэ одоо мэдээлэл хязгаарыг зах тэн дээр сөрч хийгээд мэдээлэл нэгээд нэг дата баз дээр өгөгдөлнө очиж байгаа. За энэ таны хайсан утас тэр хүн эзэмшиж байна. Дуудаад ирлээ. Энийг би тэндээс авсан. Тэтгэврийн сургуулийн тэр хүүхдээс авсан. Утас нь нэр. Тэр ийм зүйлүүд байдаг. Тэр их зүүн мэдлэг дутмаг хүмүүжил нийгмийн орчныг гээд олон талбар шалтгаанаас хүүхд гэмтрийг орхиж болж байгаа. Ийм зүйлүүд. Одоо байгаа тоон статус өндөр байна. Харин тий. Бид ер нь Монгол улсад хүүхд тохирсон гэмтрийг ер нь нэг жил дундчаар 1300-аас 1500 орчим гэмтрийг үлддэг гэсэн. Энэ бол сүүлийн 20 жилийн статистик мэдээлэл. Харин сүүлийн 5 жилд энэ тоо 2000 гарчиж тий. Ер нь бол 30-аас 40% нэмэгдсэн. Бүр хамгийн ихдээ 2900 3000 руу төгсөж байсан хүүхдийн хэрэг. Одоо буцаад нэг 2200 дээр одоо ингээд бид нэр ингээд урьдчилан зэрэг нөлөөллийн ажлуудыг хийж байна л да. Зуны амралтын үеэр ер нь хүүхдүүд ямар төрлийн эрсдэлт гэмт хэрэгт ер нь хамгийн их өртөх гээд байдаг вэ? Бас нэг удирдлагын шин чанартай байдаг л хэвээр тийм ээ. Би ингээд нэг зарим ээж аваадыг бас ингээд ойлгодог. Жохон хүүхд дагуулга голын ирэг дээр аялал зугаалга архиуд ухаанаа алдчихдаг. Тэгээд нөгөө жохон 3 настай 5 настай гэж алхаад гол руу яваад орчдөг. Ямар ч хараа хяналт байхгүй тий. Зуны амралт болонгууд манайхан Улаанбаатар хотын иргэд маань хүүхдүүдээ хөдөө гадаа явуулдаг тий. Эмээ өвдөр очдог. За ингээд нэг очингууд ингээд нэг юу багш модон 0 гэж байгаа шүү дээ тий. Тэгэл нэг юу модон 0 ингээд хаалгыг хаагаад нэг модоор твэгддэг ч юм уу тий. Цааш түжээ гэж болно. Муус энэхүү ингээд тагчилж болно. Тэгэхэд нөгөө хүүхд явж байгаа тэр лөө уучдаг. За зарим зүйлд ингээд нэг орон сууцны айлууд маань нэг хичээл сургуульгүй байгаа хүмүүстээ төр хугацаар түүчээд ийш тийш явах асуудлууд ингээд байдаг. Ингэхдээ цонхны хаалт хийгэн улмаас ээж аавгаа хүлээгээл цонхон дээрээ сууж идэх байхгүй. Тэгээд ээж аав нь ирлээ гээл тэгчил цонхороо гараар далдаг ч юм найз нөхдөгөө тэрээ инээ гэж байгаа. Доошоо унах, өндрөөс унах ийм асуудал байдаг. Гол усны асуудал, тогонд унах, нүхэнд унах, өндрөөс унах гэх ийм асуудлууд ингээд ахуйн ослын шинжтэй ийм тохиолдлууд байдаг. Энийг Монгол Улсын эрүүгийн хуулийн 16 дугаар бүлэгт хүүхдийн эсрэг одоо үл хайхрах хүчирхийлэл гэж зүүчилж өгсөн. Энэ бол гэмт хэрэг. За энэ болгоомжгүй бусдын амнаас авахсан байна гэд одоо ингээд 17 оны хуулиас өмнө энэ бол одоо болгоомжгүй те одоо юм төлөгдөөд ингээд ослын шинжтэй ахуйн ослын шиг хин нэг гин буруугүй байна гэдэг асуудал байна. Одоо 17 оны эрүүгийн хуулиар энэ зүйл яг хуульчлагдсан. Хүүхдээ асран хамгаалалт үүргээ биелүүлэх юм болмаас хүүхдийн амь насанд гим хор учирсан бол эрүүгийн хариуцлага хүлээнэ гэдэг ийм зүйл залбирая. За энэ нөгөө одоо бидэнд нэг 4-5 минут үлдсэн байна. Цусландах аюулг бол одоо нөгөө сургуулиас гадна ч нэг зуны үйлрэл чинь хүүхдүүд нөгөө цуслан лагерын асуудал байдаг. За тэр бол яг нөгөө нэг одоо юу гэдэг партнер дээр суугаад ингээ хичээл хийгээд их гэхээс илүүтэйгээр илүү хөдөлгөөнтэй, илүү чөлөөтэй орч.
Тэгээд яг нэг үе тэнгийнхэн гэхээсээ илүүтэйгээр янз бүрийн насны бүлэглэлийн хүүхдүүд нэг газар цуглах одоо боломж нь ерхэд бол нээлттэй байдаг болохоор хүүхдийн туслахынхаа аюулгүй байдал талаас хэрвээ ярих юм бол тэн дээр бас нөгөө яг томоохон туслан бол хажуудаа нөгөө цагдаатай байдаг. Одоо найрамдлалын цагдаа гэдэг нэг байж л байдаг л та. Тэгэхээр хэрвээ тэр найрамдлалаар асуудал байвал тэр цагдаа нь очиод бас хариуцлага ингээд юу хаа тэр асуудал дээр ингээд ажиллаж болно. Гэхдээ бас нөгөө хувийн хөвшлийн бас бусад туслангууд байгаа. Тэр чинь бас мөн ялгаагүй юм нээлттэй л болчихсон байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хүүхдийн туслахынхаа бас аюулгүй байдал талаараа тодорхой хэмжээний бас нэг юм тоон үзүүлэлт байт юм болов уу эсвэл тэрэн дээр нэг юм бүртгэгдсэн хэрэг мэрэг гэж ерөөхдөө зүйлс байгаа болов. За 91 Монгол улсад жил дунджаар 120 орчим мянган хүүхэд тусланд хамардаг. За бүхлээрээ одоо нэлээд олон хүүхдэд хамруулах боломжтой гэж үзвэл нэг 700 орчим мянган хүүхэд хамрах боломжтой 700-аас 800 мянган орчим. За үлдсэн нь одоо бага насны хүүхэд байна шүү дээ. 6-аас доош насны тий. Нэг 52 туслан байгаа. Энэ жил цагдаагийн байгууллагаас эрсдэл нөхцлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хууль зүйн сайдаас өгсөн үүргийн хүрээнд бид бүх туслангуудыг эхлээд эрсдлийн шалгалтыг хийсэн. Шалгалтыг хийгээд туслангийн багш нарт маань үеийнгийн дээрлэлтээс урьдчилан сэргийлэх, туслангийн орчинд гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх модуль хичээлүүдийг бэлтгэж өгсөн. Тэгээд туслангийн хичээлд модулын үе нэг одоо нөхөрлөө тоглох тэр тоглоомын хажуугаар одоо энэ эрх зүйн боловсрол олгох соён гэрүүлэх нь хичээл сургалтуудыг туслан дээр ингээд мэрэгжлийн багш нар явуулж эхэлж байгаа. За тэгэхээр нэг яг тусланд одоо гардаг нэг үеийнгийн дээрлэхэл зөрчил асуудлууд ингээд буурч байгаа. За гар утсаа алдсан гэдэг дуудагдал ирдэг л да зүгээр л яг та энэ тэнд тоглож байгаад орхиод тавьчихсан тийм буцаа цагдаа албагч олж өгөөд ингээд хүүхдний хүлээлгэж өгөөд ингээд явждаг. Ийм зүйлүүд байдаг. Бусад төрлийн асуудлууд бол цуцлангийн хувьд бол гайгүй. Ягаад гэвэл хүүхдийн чөлөө цагийн өрүүлэх, соён гэгэрүүлэх, хүүхдийг хөгжүүлэх те. Одоо цуцлангууч нэг хилний чиглэлийн цуцлангууд нэлээд нэгдэж байна. За биеийн тамир, их оронж үзүүлэлтүүлэх хүүхдийн биеийн хүчний чиглэлийн байж байна. За мөн хөтөлбөрт одоо бусад төрлийн үйлчлэгээний цуцлангууд байж байна. За тэгээд энэ олон туслангаас баг 40-50% нь олон улсын найрамд тусланд амардаг. 40 мянган орчим хүүхэд найрамд туслан дэрэн жилд амарч байна. За энэ дээр болохоор яг цагдаагийн ерхий газраас одоо баталсан хөтөлбөрийн өдөртөмжийн дагуу цагдаагийн албаагч очиж ажилладаг. Ээлж болгон дээр солигдож ажилладаг. За соён гэрүүлэх сургалт нөлөөллийн ажлуудыг явуулж байгаа. Энэ зүйл байгаа. За мөн сургуулаас цагдаагийн одоо сургуулаас сонсогч нар 3 дахь курсын одоо сонсогч нар бас одоо нөгөө батлагдсан хуваарийн дагуу хэн шалгалт нөгөө сургалт соён гэрүүлэх ажлуудыг хийж ажиллаж байгаа. За үүний үр дүнд яг одоогийн байдлаар туслангийн одоо бүсэд гарсан гэмт хэрэг зөрчил байхгүй. За ингээд сургалт нөлөөллийн ажлуудаа хийгээд явж байгаа. Ийм зүйл байна. За тэгэхээр хууль зүйн дотоод хэргийн яамнаас хүүхдийн туслангуудад гэмт хэрэг, үеийнгийн дээрлэхэлд за захим гэмт хэрэг болоод хорт зуршлаас ер нь урьдчилан сэргийлэх сургалт мэдээлэл өгөх нөлөөллийн нэгдсэн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн байгаа талаар өнөөдөр бас мэдээлэл хүргэлээ. За хүүхдийн гэмт хэрэг өртөх, гэмт хэрэг ямар гэмт хэрэгүүдэд бас хүүхдүүд өртөөд байна вэ гэдэг талаар бас нэлээд дэлгэрэнгүй ярилцлаа. Бидний урилгаач цагдаагийн ерхий газрын хүүхдийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх хэлцэн дээр дэд уран дагуу зааварчлаа тэмдэглэсэн. Баярлалаа.